Вакцин гэдэг бол одоо халдварт өвчнөөс хамгаалах, сэргийлэх бэлтгэл. Голдуу вакциныг бол одоо вирус, бактериэс өөрөөс нь гаргаж авдаг. Энэ бол одоо 200 жилийн гарын түүхтэй. Тийм учраас бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 онд анхны одоо өөрийнхөө Constitution үндсэн хуулийг бол баталсан. Тэр үеэс хойш бол энэ хөгжиж байгаа орнуудад бол вакциныг тарьснаар өвчл эндэгдэл их бууруулж болох юм байна гэдгийг баталсан. Жишээлх юм бол одоо 1930-аад оноос өмнө бол манайд гараад 3 хүн тутмын одоо 2 нь нас бардаг тийм өвчин байсан. Бодоо гэж. Одоогийн би ч бодог үзээгүй. Ягаад гэх юм бол бид нь одоо тэр үед Зөвлөл холбоот улсын тусламжтайгаар байгуулсан бактери шинжилгээний газар гэдэгт тэр вакциныг өөрсдөө үйлдвэрлээд тариад тэр өвчнийг устгасан. Энэ өвчнийг устгасны хүчинд бол одоо манай хүн амын өсөлт 3 дахин нэмэгдсэн гэж байна л да. Тэр вакцин байгаагүй бол манай хүн ам одоогийнхоос 3 дахин цөөхөн үлдсэн улсуудын тэн хагас нь бол одоо тэр бодогийн нөрөө гэдэг юм да. Нүүрэн цоохор. Одоо манай дээр үеийн кинодод цоохор данжаад л гэж гартгаас одоо манай төл тийм нүртэй хүн байхгүй шүү дээ. Ийм одоо бэлдэмлийг л вакцин гэдэг. Энийг бол одоо ямар вакциныг ямар оронд хиймээр байна гэдгийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо улс орнуудынхаа эдийн засгийн хүчин чадварт тааруулан зөвлөмж өгөөд тэрийг улс улсын засгийн газар хэрэгжүүлдэг.